За, эрхэм хүндэт таарах үзэр сонирхдаг найз нартай энэ өдрийн мэндийг хүргье. За, тэгээд шинэ одоо сарын мэндтэй. За, өнөөдөр бас шинэ сар гараад нэхэд хонж байгаа. За, тэгээд дээрэс нь өнөөдөр өглөө надад миний олцны үд нэгдсэн бололтой. Надад өглөө гараал кофе уух хооронд кофе шопоос ийм гоё юм унжуурга надад ингээд бэлгэлсэн. За, тэгээд дээрэс нь энийг өнөөдөр бас мэргэндээ оруулаад ингээд Аз ивэгээ тий олцны үд нь хүмүүсийн бүх хүмүүсийн олцны үд нэгдэг. Надад юм гоё илгээмж ирсэн. Тэгээд энэ нь болохоор энэ шинэ юм тарот карт байгаа. За тэгээд энэ ингээ хайрыг түгээдэг тийм тарот юм байна л ийм гоё хараа юм орчин үеийн ингээд дандаа ингээд нөө хайртай амьтадтайгаа тий өөрийнхөө хайртай гэсэн аз жаргалыг түгээдэг тэр ертөнц тэр нарийн мэдрэмжийг ингээд агуулсан юм гоё карт байна лээ. За тэгээд энэ тайлбар юм гоё номтойгоо одоо ийм юм ингээд бодож байгаа бол ингэдэг гэдэг ингээд бүх юмныхын тайлбаруудыг нэмд ингээд гаргасан байсан. За тэгээд ийм гоё хайрцагтай ирд юм бэлээ. За тэгээд энэ хүзрөөр хэдүүлээ ерөнхий төлөвийг үзэх байгаа шүү. За тэгээд ямар ч тач одоо 3 сонголт байна. За 3 сонголтоо бол хэдүүлээ сарны хүзрөөр хийн. За сарны хүзрөөр ягаад 3 сонголт хийж байна вэ гэхээр шинэ сар гарч байгаа. Шинэ сарны мессежийг авъя те. За их том учраас ингэ шууд аавна. За эхний хүзэр. Эхний сонголт. За ингэж охины орд. За ингэж. За энэ 3 хүзрээс та нар маань аль сэтгэлдээ таалагдах те. Аль сэтгэлдээ таалагдж байгаа. Нэг үзрээ сонгоно. За тэгээ нэг үзрээ сонгоод хэрвээ та нарын маань мессеж биш байх юм бол шууд энэ мэргээс гараарай. За миний ерөөсө дүүрэм тийм байгаа. За тэгэхээр та нар маань үзээд дөнгөж үзээд тэгээд та нарын одоо нэг ойрын төлөв байдалтай тий өнгөрсөн хугацааны ойрын хэдэн сарын төлөв байдалтай үнэхээр энэ мэрэг чинь таарахгүй байх юм бол дараагийн хүзрүүдийг бас хүж битгий үзээрэй. Яагаад тэгэхээр танд надаас очих мессеж байхгүй байна гэсэн. Хэрвээ боломжийн одоо ингээд таарад ах юм бол үргэлжлүүлж нэг хүзрээл үзээрэй. Олон хүзэр үзэх тусам хүний одоо толгоо ингээд тарих ингээд их ядардаг байхгүй. Та нар миний бас энэ чаналаас гадна бусад хүмүүсийн бас юм чанал хийсэн одоо бүтээлүүдийг үзэж байгаа учраас тийм маш их тархич ядарна. Тийм болохоор одоо миний одоо ерөнхий барьж байгаа дүрэн бол нэгийг сонгочоод тэрийг дээрх танд ирэх мессеж байхгүй бол миний мэргээс шууд гар. Нэгийг сонгоод танд ирсэн мессеж байх юм байна гэж үзэх юм бол тэр мессежэндээ авахгийнхээ ухаанаар хандаад өөрийнхөө амьдралдаа хэрэгтэй зүйлээ өөртөө татаж авнаа гэсэн үг шүү. За ингээд нэгдүгээр хүзрээс ахуулаад мэргээ эхлэе. За энэ доор тавьчих. За энэ дээр нэсэн дээр. За эндээс эхлэе. Энэ материал ордны энэ хүзрийг сонгосон хүмүүстэй хэдүүлээ мэргээ эхлэе. Айгүй хөдөлмөрлсөн ойрын хэдэн сард их ядарсан их хөдөлмөрлсөн хүмүүс байна. За тэгээд их ганцаардсан. За тэгээд магадгүй одоо ингээд шинэ хайрыг хүссэн. За тэгээд дээрэс нь шинэ одоо найз нөхдөд болохыг хүссэн, шинэ орчныг хүссэн, хуучин амьдрал нэг л одоо тийм ингээд хуучинсаг байдлаар яваад байгаа чим шиг санагдсан. Нэг л тийм өөрийгөө ч танихгүй ингээд нэг тиймэрхүү байсан хүмүүс энэ хүү мэрэг рүү үргэлжлүүлэн үзээрэй гэж урьж байна. За тэгээд одоо ерөнхийдөө эрүүл мэндийн байдал энэ хүмүүсийн эрүүл мэндийн одоо 2 сарын эрүүл мэндийн байдал бол их одоо тайван сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал байна. Бусдаар бол бие организмын хувьд бол гоё эрүүл байна. За сэтгэл зүйн эрүүл мэндээ засах хэрэгтэй юм байна шүү тий. Байгаль орчинд гарах хэрэгтэй, гоё дурлах хэрэгтэй. Тэгээд найз нөхдөдөө уулзах хэрэгтэй. Одоо агаар салхинд их гарах хэрэгтэй. Тэгэх юм бол та одоо нэг тий би энерги чинь илүү их сайжирч их гоё болох боломжтой байна. Эрүүл мэндийн хувьд бол бие организм дээр одоо нэг ямар нэг асуудал байхгүй ч гэсэн дотоод сэтгэл зүй дээр чинь жоохон эрүүл мэнд жаалдагдаад байгааг харуулж байна. За үргэлжлүүлээд
хүн хоорондын харилцаан дээр бол их гоё ингээ хайр түгээсэн тийм байна. Ер нь бол энэ 2 сард их хайр түгээсэн байдалтай байна л да. За магадгүй сингл хүмүүс маань хосоо олох бас магадaltaй. Тэгээ их үзэсгэлэнтэй одоо эмэгтэй хүмүүс үзэж явах юм бол эрэгтэй ч хүмүүс болно. Энэ мэргийг үзэж байгаа юм бол өөрийгөө ингээд сахиусан тэнгэр мэдрэх тийм 2 сар байна. Одоо хүн хоорондын хүмүүс донд явж байхдаа өөрийгөө нэг гоё юм тий олны ингээ анхаарлын төв таа ингээд байгаа юм шиг тийм мэдрэмжийг авах тийм 2 сар байна шүү. За тэгээ энэ доошлоод ингээ харъя. Мөнгө санхүү дээр ингээд ажил мэргэжилттэй мөнгө санхүү дээр бол нэлээ нөгөө цэвэрлэгээ явагдаж байна. За тэгээд энэ дээр юу вэ гэхээр та одоо хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ тий одоо ингээд ингэхлээр хараа ажиллаж байгаа хүмүүс ч нь болохоор ингээд айгүй юм бохор юм одоо тийм юм хог ихтэй авах юм байхгүй тиймэрхүү хүмүүс байж тэгээ тэр хүмүүс ингээд нэг талд нь ингээд энэ тийм муухай хүмүүс нөгөө талд нь айгүй дайжгүй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ хүзэр маань ингээд эргээд ингээд харцсан хамтрагч ч уртл ингээд хараа юм хогтой чиглэл рүү ингээд харцсан байгаа байхгүй. Тэгээд хамтрагч ч өнгөрсөн хугацаанд танд ингээд айгүй тийм хогийн новшин ч юм уу тийм онцгүй санагдаад юм хог шиг санагдаад тий байжсэн бол та тэр зүйлийг цэвэрлэе гэж бодоод тий энэ гой цэцэгтэй навштай гой газар тий цэвэрлэе гэж бодоод цэвэрлэгээ хийсэн байна заяа. За тэр цэвэрлэгээний чинь үр дүн нь одоо ингээ гарнаа. Одоо та үргэлжлүүлж цэвэрлээд хэрэггүй та бүрэнгүүц цэвэрлсэн байна тий хамт олонныхоо ажил мэргэжилтээр хамт олонныхоо тэр хэрэггүй гэсэн зүйл дээрэс нь бизнес дээр хэрэггүй гэсэн одоо санаанууд за тэгээд одоо өөр одоо бизнес дээр одоо нэг хийгэж бодож исэн зээл төсөл тэр зүйлүүдээ дээр их цэвэрлэгээ хийсэн байна. За тэрний үр дүн нь одоо гарнаа тий одоо үргэлжлүүл цэвэрлээд хэрэггүй одоо зогсоо гэд тэгж байна. Одоо зогс гэсэн тийм хариу өгч байна тий. Таны цэвэрлэгч нь бол болцсон байна. Одоо зогс. Юуг авах уу, юуг авахгүй юу гэдгээ та одоо олцсон байна тий энэ 2 сард. Тийм болохоор энэ 2 сар таны одоо ажлын чинь бүтээмжийн чиг хандлага энэ 2 сард гарч ирнэ тий. Юу хийх үү, юу хийхгүй юу гэдэг чинь одоо товч бөгөөд тодорхой олно гэсэн үг байна. За тэгээ хайр дурлал дээр бол ингэж гарч ирж байна. Хайр дурлалаараа ингэ байжсэн бол би эндээ одоо их ойрхон тий би энийг ингээд тэг хүрх мэдрэмж ингээд бүр ойрхон айгуу гой халуун дулаахан юм гой өнгөрсөн байна л та. Гэхдээ энэ 2 сард бол энэ жоохон хайрын асуудлууд жоохон холдох тий. За таны хайртай хос ч нөгөө тийшээ одоо өөр хол тийшээ аялах ч юм уу би энээсээ холдох ч юм уу зарим нэг хүмүүс шин танилцсан хүмүүс би энээсээ жоохон түр хүндэрх ч юм уу за нэг тиймэрхүү байна. Тэгээд сингл залуучууд маань болохоор ер нь жоохон хайр гэдэг зүйлийг энэ 2 сард жоохон бага амсах ч юм уу тий нэг сайхан мэдрэхгүй байх тиймэрхүү мэдрэмжүүд бол байна. Гэр бүлийн харилцаан дээр бол бас ер нь жоохон өөрийнхөө хувийн тустай юмнуудаа хийгээд явах тийм хандлага нэгдүгээр юун дээр тий энэ хүзрийн мэрэгэн дээр бол гарч шүү. За та юу хийвэл зүгээр гэдгсэн чинь өөрийгөө жоохон бод. Тэгээ энэ дээр ингээд хараа бусдыг ингээд айгүй их ингээд бодоод гэр бүлээ хайрлаад ингээд бусд хүмүүсийг айгүй их ингээд хайрлаад ингээд ядарч байгаа зэн айгүй их ядарсан нохоо байхгүй тэгээ ингээд ээж нохоо юм тий тэгээ ингээд хүүхдүүдэд хооллоод ингээд айгүй их зүйлд ингээд санаа зовоод ингээд хараа хөмсгөнд ингээд бүр нүд нь ингээд доошоо харцсан ингээд бууцсан тий за ингээд ийм байна. Тэгэхээр энэ хараа та ингээд бусдыг айгүйх хайрлаад яваад байсан байна. Ингээ амар лов бааз ингээд. Тэгээ одоо энэ сард өөрийгөө хайрлаа гэж нь өөрийгөө хайрл гэж. За энэ нараа нэмэлтээр ийм хүзэр орж ирсэн. За тэгэнгүүт энэ яасан юм бэ? Тэгэхээр энэ болохоор таны дотоод сүнслэг мэдрэхүй ямар агааг харуулахаар ийм 2 карт Oracle карт сонгосон байгаа. За тэгэхээр таны сүнслэг мэдрэхүй чинь 3 дугаар хурц чинь их сэргсэн байна. 3 дугаар чакра буюу наран сүлжээ хүрц чинь их сэргсэн байна. Бясалгал хийдэг хүмүүс маань одоо энэ нөх хөвлийн хэсгээрээ зөв амьсгал хийсэн тийм наран сүлжээ хүртний бясалгал хийсэн хүмүүс магадгүй байж магадгүй тий. За тэр хүмүүс маань бол хүснээ авсан байна. Таны наран сүлжээ хүрц чинь одоо тий
3 дугаар чакра чинь нэгдсэн байж байна. За тэгээд дээрэс нь ингэснээр яд юм бэ гэхээр ходоод гэдэс хөвлий тэр хэсгээр ингээд ирүүлждэг илүү их мэдрэг болдог тий одоо ямар хоол хүнс иднүү тэр эдсэн хоол хүнсээ айгүй сайн шингээдэг тийм байж болж байгаа. За дээрэс нь наран сүлжээ хүртэн маань юу нэг гэхээр их ирч хүчийг бэлэгддэг, хоньны ордыг бэлэгддэг. За хэрвээ 15 наснаас 21 настай залуучууд тэгээ миний энэ мэргийг үзэж байгаа бол таны одоо наран сүлжээ хүрт чинь нэгдсэн учраас та их одоо зоригтой, өөртөө ихтэй, бардам, бусдын үгийг сонсохгүй тий ингээд сул тал нь бусдын үгийг сонсохгүй өөрийнхөө үгээр ингээд их ирч хүчтэй одоо ингээд өөртөө ихтэй урагшаа дайрч тавшиж одоо тий илүү ихийг хийх магадaltaй ийм одоо хүрт чинь нэгдсэн байх шүү. Сая одоо энэ шин ийм одоо левел ахиж байна гэсэн үг шүү дээ таны хувьд бол энэ бол 7 жил нэг наран сүлжээ хүрт нэгдсэн хүрт нэг нэгдчихээр ингэж гоё цаашаа ирч хүчээ нээж явдаг үргэлжлүүлж явдаг байж байгаа. За тэгээд энэ хараа та их ингээд одоо бусад зүйлүүдийг их ингээд сонирхсон тий гой зүйлүүдийн одоо ингээд хаалга нэгдсэн ингээд тийм байдал харагдаж байна. Яагаад тэгэхээр таны ирч хүч энэ наран сүлжээ хүр дээр нэгдээд таны ингээд дотоод сүнслэг оршихуйч нь одоо энэ шинээр нэг хаалга левел ахисныг одоо нараа 37 гэж энэ хоёр хүзэр холбогдож байгаа байхгүй юу? Ерөөхдөө айгүй гоё холбогдож гарсан байна. Таны шинэ амьдралын чинь хаалга тэгээ шин сүнсний чинь дэвшлэлийн хаалга нэгээр нэмэгдсэн байна. Тэгээд тэр нь наран сүлжээ хүртэн дээр ингэж илэрч гарч байна. Сар болохлээрээ шин сар болохлээрээ танд юу гэж байна гэхээр та өнгөрсөн хугацаанд маш их ажилласан байна. Тэгээ материалын ордны шин сар танд бол бас үргэлжлүүлж гарч байна. Тэр ажилласан ажлыг чинь өнгөрсөн хугацаанд магадгүй их ажилласан хүмүүс байгаа бах. Тэгээ ажилласан ажлыг чинь үр дүн энэ 2 сард гарна. Нэг болвол энэ дээр бас гарч ирсэн шүү дээ. Хаана энэ ажил мэргэжилтээр хараад та өнгөрсөн хугацаанд айгүй их ингэ цэвэрлэгээсэн баггүй ажил мэргэжилтээр хичээл сургууль одоо юу гэдэг бизнес хамтрагч түнш одоо юу гэдэг те хувийн санхүү энтер дээр зохион байгуулалтаа ингээд шинжилээд хий гэдэг айгүй их цэвэрлэгээ шин зүйлийг ингээд бодож төлөвлөөд ингээд тэгээс цэвэрлэгээ чинь дууссан те энэ 2 сард танд үр өгөөж орлого одоо хөдөлмөрийн чинь бүтээмж энтер бүгд орж ирнэ. За тэрнтэй хараа ингээд уялдаад энэ араа шин сарны хүзэр маань болохоор материалын орд гарч ин материалын орд их ажилласаг тийм бүр ажлын төлөө төрсөн байдаг шүү дээ. За тэгээд энэ таны хийсэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын чинь бүтээмж айгүй гоё гарч байна гэж байна. За нөгөө талаар зарим нэг хүмүүс бас үргэлжлүүлэн маш их одоо бүтээмжтэй ажиллах бас боломжтой 2 сар харагдчих шүү. За тэгээ энэ сарын маань ерөнхий төлөв ингээд 2 сарын ерөнхий төлөв дуслаа. Та нарт аз жаргал сайн сайхан бүхний дээдэг одоо цаглашгүй ихээр хүсэн өрөөё. За ингээд 2 дахь хүзэр маань ийм хүзэр гарсан байгаа. За энэ хүзрийнхаа мэргийг хийдүүлээ. За 2 дахь өнгөрсөн хугацаанд 2 дахь хүзэр маань хүмүүс ямар хөдөлгөөд ажиллаж байсан бэ? За ингэж харагдаж байна. Хоёрдугаар хүзрийг сонгосон буюу энэ хүзрийг сонгосон хүмүүс маань тийм энэ охины ордны сар гэдэг энэ хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай морилоо. За ерөөхдөө өөрийгөө жоохон голох мэдрэмжтэй. За тэгээ магадгүй охины ордны хүмүүс байж бас магадгүй. За тэгээ сүүлийн үед айгүй их ингээ юмаа гэлцэл цэвэрлээд юм уу өөрийгөө ингээ хөөрхөн болгоод байгаа ч гэсэн гадаад гооцомжиндээ анхаарат байгаа ч гэсэн өөртөө ихтгэлгүй байгаад байгаа. Тим хүмүүс байвал за тэгээд зарим зүйл дээр нэг жоохон амралтын байдалтай байсан. За зарим зүйл дээр ингээд би организм чинь тийм ядралтын байдал дээр хүрсэн ирнээсэл би ингээд одоо ажил хийгээ те ядраад байгаа ирнээсээ би болоогүй байна гэл ингээл өөрийгөө ингээд жоохон голох ч юм уу тиймэрхүү
мэдрэмжтэй тий дотоод мэдрэмж нь тиймэрхүү хүмүүс тэгээд сүүлийн нэг хит хоногттэй одоо сүүлийн одоо 1 жил уучлаарай сүүлийн 1 жилийн хугацаанд ингээд жоохон ингээд хийгээд байгаа юм чинь нэг л бүтлгүүтэй байгаа юм шиг. За сүүлийн нэг 6 сарын хувьд ч бас байж болно. 2 сарын хувьд ч байж болно. Хин нэгэн одоо тийм гэр бүлээсээ салах ч юм уу. За тэгээд дээрэс нь ажилчин жоохон бүтлгүүдэх ч юм уу. Нэг ганцаардаад байгаа ч юм уу. Тийм шиг тийм мэдрэмж авах ч юм уу. Өөрөөр хэлбэл сүнсний сэрэлт явагдсан хүмүүс энэ 2 дугаар хүзрийг сонгосон байх бүрэн магадaltaй харагдаж байна. Тийм учраас урт хугацаанд тийм ингээд нэг жилээс доош хугацаанд ер нь жоохон өөрийгөө ойлгохгүй юмыг ингээд сайн хийгээд байсан хэрнээсээ ингээд одоо тийм нөө ингээд хүссэн хэмжээнд чинь хүрэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн иймэрхүү байдалтай хүмүүс 2 дугаар хөлзрийг дийлэнхэн сонгосон бололтой. За тэгээд энэ ерөнхий одоо 2 сарын ерөнхий байдал бол танд энэ хараа энэ огторгуйн ертөнц буюу бидний энэ ертөнц тэр чигээрээ зүгээр л цагаан өнгийн гэрэл байдаг. Ер нь энэ огторгуйн ертөнц тааж бийж бүгд ийм цагаан өнгөтэй. Бүгд гэрэл байхгүй юу? Бүгд ийм гэрэл. Тэгэхээр та энэ 2 сараас ахуулаад таны одоо тэр сүнсчин сэрээд дараагийн левел рүү одоо ингээд 2 сараас эхлээд алхаж байна. Та энэ одоо 2 сарыг айгу гоё өнгөрөөх нь яа тэгэхээр шин ингээд нөгөө зүйлүүдийг мэдэрч цоо шин ирч хүчийг мэдрэх тийм 2 сар байна. Хорон ертөнцийг гэрлэр төсөөлөх юм бол зүгээр л цагаан гэрэл гэдэг. Тэгээд тэр нь ингээд янз бүрийн одоо гэрлийн ойлтоор ингээд өнг болж харагдаж энэ ширээ, сандал тий одоо энэ байшин, барилга бүх юм чинь бодит болж харагдаж байгаа ч юм уу тий тиймэрхүү жишээ байдаг байхгүй одоо гэрлийн хувьд бол тэгэхээр та энэ 2 сард нэлээд гоё байх нь. За тэгээд өмнөх саруудад бол таас нэлээд одоо тий гэр бүлийнхэнтэйгээ амарсан, зугаалсан ийш тийшээ одоо ер нь жоохон хүн орондын ярилцсан дээр нэг тий нам байгаад ингээд хүмүүсийг хүлээгээд нэг эсвэл зарим хүмүүс рүү нэх их тийм анхаарлаа хандуулаагүй гэр бүлийн ярилцсан дээр за яг угаад бүх юм нэг байдгараа л өнгөрсөн байна. Найз нөхдөд ярилцсан дээр ч гэсэн нэг байдгараа л ингээд бүх юм л ингэсэн тий нэг сайхан амармаар байдалтай нэг тиймэрхүү байж. За энэ 2 сард бол амархгүй маш их одоо тий ажил тал руугаа хандуулсан ажлын харилцаа хүн орондын тий харилцаан дээр ажлын харилцаагаа илүү их одоо идэвхжүүлсэн тийм сар байх нэ. За эрүүл мэнд дээр бол таны бие организм чинь толгоон утгач юм уу тий тиймэрхүү мэдрэмжүүд энэ 2 сард нэлээд гарах нэлээд нойрмоглох тий нэлээд ингээд нөгөө ядрах ч юм уу тийм мэдрэмжүүд өнгөрсөн саруудад магадгүй авсан байж магадгүй. Тэгвэл та одоо тэр өнгөрсөн сард авсан мэдрэмжүүдээ одоо тавьж явуулах хэрэгтэй гэсэн үг. Одоо ядарч байгаа тэр мэдрэмжүүдээ. За тэхийн тулд энэ толгоон дээр нэлээд их сайн анхаарах хэрэгтэй. Идэж ууж байгаа хоолн дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгээд айгүй их биеийн тамирын одоо тийм хөдөлгөөнүүдийг айгүй их сайн хийж өөртөө энерги цуглуулах шаардлагатай тийм байна эрүүл мэндийн хувьд дээр бол тэгэд ер нь бол их унтаж амрах гэхээсээ илүү энэ сэрэх гэдэг карт байна. Одоо тийм ингээд босоорой сэрэх цагчин боллоо шүү тий гэсэн нэг тийм карт байгаа байхгүй. Тэгэхээр та энэ зургаар харах юм бол өө сайхан унтаал ягараа гэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ өөрөө мессеж нь сэрээрээ гэсэн мессеж байна. Бие организмаа сайхан сэргээ тэг тасгал хөдөлгөөн хий тийм бясалгал энэ төр байд юм бол тэрийгээ хий йог байд юм бол хий фитнес жимээр хичээлэлт юм бол тэрийгээ сайн хий бассейнсэл гэл ер нь бол бос хөдөлмөрлөл биеэ сайн хөдлөг гэж байна. Тэгэхгүй бол би чинь одоо нэг хөшдөг ч юм уу тиймэрхүү өвдөх магадлалаас өндөр байна. За тэгээ энэ доошоогоо ингээд харахаар энэ доош харагдчихна. За харагдаж байна тийм. За энд ингээ харахаар ер нь ажил мэргэжилтээр хараа шинийг санаачл гэж байна. Шин одоо авьяас бас тодорч магадгүй танаас нэг ийм шин нэг ийм гоё сонирхолтой бизнесийн санаа олчлоо ч гэдэг юм уу те.
өө ажил дээр надтай нэг шинэ юм хамтрагч гараад ирлээ шүү ч гэдэм үү. Эсвэл бол өнгөрсөн хугацаанд хийжсэн ажлынхаа одоо процессын дээр тийм шин санаа олохыг илэрхийлсэн байна. Тэгээд эсвэл бол ажил дээр та их гайхамшигтай одоо хөдөлмөрлж илүү их эрч хүчтэй байснаар энэ 2 сард тийм нөө бусдыг бас ингээд манлайлах магадaltaй хичээл ажил сургууль дээр тий хийсэн одоо тэр лекц семинараараа ч юм уу тий бусдыг манлайлах таны нэг тийм гоц нэг тийм авьяас танд илэрч гарч ирэх нь энэ 2 сард. За тэгээд энэ дээрээс нь ингэж нь бусдтай одоо тий юмаа хуваалцаарай гэж байна. Энэ 2 сард хайр дурлал дээр та хайр дурлал дээр одоо жишээ нь ингээд гэр бүлийнхэнтэйгээ тий гэр бүлтэй хүмүүсээ гэр бүлийнхаа хүмүүстэй хайраа хуваалцаарай гэж байна. Эрэг тал руугаа тий за та ингээд хэрвээ гэр бүлгүй ганц би сингл залуучууд юм уу эсвэл бол саяхан тий одоо энэ сүнсний сэргэлтийн үед чинь бас хүмүүс айгүй хүмүүстэй ингээд салж нийлээд явдаг байхгүй. Тэгэхээр ингээд саяхан нэг салсан малсан тиймэрхүү байх юм бол тэ та ингээд хүнд ингээд дурлцсан байгаа шүү дээ. Дурлцсан байж байгаа салхалэр чинь та бусад хайр өхөөс бүр ингээд айн өстэй. Тэгэхээр та тэр айдсаасаа энэ сард гараарай гэж байна. Тэгэхээр та шинэ хүнд ингээ хайраа өгөхөд бэлэн тий би шинэ хүнд дурлж чадна. За ингээд хороо ертөнцийн дээр хайр бол хязгааргүй тий. За дахиад дурлалын романс надад үүснэ гэдэгт өөртөө итгэлтэй байж өөрийнхөө тэр дотоод мөн чанар хайраа бусдтай хуваалц гэж байна. За тэгээ сингл залуучууд маань бол одоо тийм бас өөр ямар нэгэн мэдрэмж хайраа бусдтай хуваалцсанаар хайраа олох бас боломжтой байна. Энэ хараа хойно дандаа ингээ бүх юмнууд хосоор агаад тэгэхээр хосоо олох бүрэн боломжтой. Та бусдтай хайраа хуваалцснаа шүү. За та гэр бүлийнхаа хүмүүстэй тийм гэр бүлийнхаа их нартайг нөхөртөөгөө хайраа хуваалцснаар танд бас гоё шин гоё ингээ бэлэг тэ хайр харилцаан дээр чинь шинэ бэлэг ирэх бас бүрэн боломжтой. За нөгөө талаар одоо тэ ингээд хайраа ингээ хуваалцаад байсан боловч сүүлийн үед хуваалцаад байсан боловч таныг ингээд гомдоогоод байсан хүмүүс бас байж магадгүй. Тэр хүмүүс чинь таныг энэ сард сайн хүн байсан биз дээ. Энэ хүн чинь айгу мундаг намайг хайрлж исэн биз дээ гэдгийг харах болно. За нэмэлтээр та юу хийвэл зүгээрээ гэхээр ерөөсөө л та ингээ хараа хайр гэдэг байгаа байхгүй юу? Бусдыг хайрлал гэдэг байгаа байхгүй юу? Бас ингээ хараа юм хайр гэдэг хүзэр гараад ирсэн. Тэг бусдыг хайрлаарай гэдэг байгаа байхгүй юу? Юу хийвэл зүгээр юм бэ гэж бусдыг хайрлал гэж. Тэгэх юм бол танд хайр ирэхээр юм гоё аа. Хүн ер нь бол юу хийн түүгээ хураадаг тий. Тэгэхээр сайхан инэрэнгүү сайхан сэтгэлтэй байх бусдыг хайрлал. За инэрэнгүү бай гэж бусдад мөнгө төгрөгээд баялгаар туслаад ахта биш. Таны энэ дотор ч байдаг сүнс гэж юм байна уу? Таны дотор ч нэг өөрийн гэсэн үзэл бодол гэж юм байна штэ. Тэр бүхнээрээ чаддаг. Тэр одоо бүхнээр бусдыг хайрлах гэсэн үг байхгүй. Тэгвэл танд энэ 2 сард маш их юм хайрын ургац хураах боломжтой байна гэж харагдаж байна. За тэгээд таны дотоод сүнслэг оршихуйч ямар байна вэ гэдэг дээр 2 карт сонгосон тийм ээ. За таны сүнслэг оршихуйч нь одоо тэгээ сүүлийн хэдэн саруудад яг л үнэхээр ингээд таны сүнсний сэрэлт болж иж магадгүй энэ 2 сар таны сүнсний сэрэлт чинь зөөлрөөд одоо та юмыг ухаарах хандлага руугаа орсон байна. Юм гэдэг чинь 2 талтай байд юм аа. Ин ян тий. Юм гэдэг чинь 2 талтай байд. Эхлэл буюу төгсгөл, сайхан буюу тий, муухай зүйл, жаргах буюу заавах гэдэг юм 2 талтай байдаг гэдгийг та мэдэж авсан. Тим сүнсний сэрэлт болсон байна танд. Өнгөрсөн хугацаанд та тодорхой бус байсан байгаа хгүй. Бүх юм чинь юм тодорхой бус. Тэгээд одоо л тэгэхээр энэ ертөнцийн жамаар жам ийм байт юм байна штэ гэж та ухаарж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгээ энэ ин яныг та интернетээс айгуу би маш олон мэдээлэл ингээд толгоондоо ингээ хэлээд энэ байгальтай энэ ян бол гайхалтай үнэхээр гайхалтай тэмдэг байхгүй юу? Та том хүн болсон байна тий. Хэрвээ одоо оюутан залуучууд
залуу насны хүүхдүүд үзэж байгаа бол залуучууд үзэж байгаа бол тэ хүүхэд гэж хэлсэн дуушлаараа залуучууд үзэж байгаа бол та энэ амьдралын шинэ мөчлөг рүү орсон байна те та ухаарсан байна. Саяны одоо сүүлийн сүнснээс ирэл та сүүлийн үед ингээд нэлээд олон зүйлээр алдаа гаргаж ирсэн бол алдаан дээр та суралцсан байна. Амьдрал гэдэг чинь тий ийм байд юм байна штэ. Би ингүүл зүгээр юм байна штэ гэдгийг та ухаарсан байна сүнснийхээ хувьд. Та нэлээд агц сайн одоо энэ хороо ертөнцийн бэлгээр энэ сайн 106 7 гараг гэж гислаа штэ. Парад хийлээ. Энэ гаргийн энергиэр та нэлээд бас тий одоо нөө амьдралын мөн чанарыг нэлээд сайн мэдэж авсан байна. За энэ янгийн тухай та интернетээс тэ гуглдээд хараарай. Таны дотоод ертөнц тийм гайхалтай өөрчлөгдсөн байна. Та том хүн болсон байна. За өөр гэр бүлтэй одоо нас биед хүрсэн тийм хүмүүс байх юм бол бас залуу насндаа суралцаагүй мэдээгүй байсан зүйлүүд дээрээ нэлээд бас нэмэлт дээр ингээд хөгжсөн сүнс чинь нэлээд хөгжсөн байна. Дотоод сүнс чинь гайхалтай болсон байна. Юмн дээр бууртай, сууртай ханддаг болсон байна. Дургүй юмаа хүртэл анализ дүгнэлт хийгээд тэр зүйл ийм байд юм байна гэж хайж чаддаг болсон байна тий. Тийм биш үү? Манай монголчууд нэг тэгж ярьдаг штэ. Арх уух хүртэл ёс байдаг те нөө алкоголтой бүр ингээд нөө арх уух ёс байдаг те 40 хүрээ дөнгөж амс 50 хүрээ 50 амс 60 хүрээ жаргаж уу гэдэг шиг те энэ бүхний учрыг та мэдсэн тийм мундаг сүнслэг оршихуйч нь бүр айгүй мундаг энэ амьдралын мөн чанарыг таньсан тийм мундаг сүнстэй болцсон байна. Та их мундаг хүн байна штэ дотоод ертөнцтэй. Их мундаг хүн байна. Одоо ийм мундаг хүн болцсон байна гэж хэлсэн илүү бас төхөж очиж байгаа юм. Хоёрдугаар мэргээ ингээд өндөрлөё. За гуравдугаар хүзэр сонгосон хүмүүсийнхаа мэргийг хэлж байгаа шүү. Хүн хоорондын харилцаа эрүүл мэнд ажил мэргэжил хайр дурлал та юу хийвэл зүгээр вэ? За таны сүнсний гурван хүзэр сонгосон хүмүүсийн сүнсний сэрэлт явагдсан байна. Гурван хүзэр сонгосон хүмүүс за 3 дугаар мэргийг сонгосон буюу одоо энэ хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг эхлэе. За энэ хүмүүсийн шинж тэмдэг энэ мэргийг 3 дугаар мэргийг сонгосон хүмүүс мэдээж модонд дуртай ч юм уу саранд дуртай цасанд дуртай хүмүүс байж болно шинж тэмдгээрээ. За тэгээд дотоод мэдрэмжээр бол сүүлийн үед надад юу хэрэгтэй вэ? Би юуг өөрчлөх ёстой вэ гэдгийг хайж эрэлхийлж байгаа хүмүүс бас байж болно. Нэг бол бас дахин нэг шинж тэмдэг хэлэхэд эмнэлгийн байгууллагт ажилладаг буюу эмч мэргэжлэр сурдаг эмч хүмүүс асууж магадгүй. За нэг бол сүүлийн үед их халуурсан, толгоон өвдсөн ч юм уу тий. Бусдын тусламжийг авахыг хүсэж байгаа. Их бусдын тусламжийг авахыг хүсэж байгаа. Тэгэхээр их гэдэг дээр юу гэхээр зээл тусламж авахыг хүсэж байгаа. За бусдаас мөнгө гуйхыг хүсэж байгаа. За тэгээд бусдаас хувь сунар ч юм уу тий бусдаас эд баялаг бусдаас бэлэг гуйхыг ч хүсэж байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүс бас байж болно. Тэгээ санхүүгийн байдлаа мэдээж дэвшлүүлэхийг сонирхож байгаа тий. Тиймэрхүү хүмүүс байж болохоор харагдаж байна. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр болохоор ийм хүзэр бууж гарч ирсэн байна. За гэр бүлтэй ерөнхийдөө энэ 2 сард илүү гэр бүлийнхаа хүмүүстэй илүү хамт байхаар тийм байна. За тэгээд гэр бүлийн чинь хүмүүсээс ерөнхийдөө нэг тий одоо өөр гэсэн одоо ажил төрөлтэй тий та бас хоорондоо 2 сар бас нэлээд уулзалтгүй байж магадгүй тийм болохоор
гэр бүлийнхаа хүмүүсээс их хэмжээний энерги авна. Тийм болохоор авахын тулд та гэр бүлийнхаа хүмүүсийг нэгтгээд ингээд тэгээ энэ нохонууд бүгд өөр ингэсэн юмнууд хийж байгаа. Зөнгөлөгнүүд нь бүгд өөр ингэсэн юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг нэгтгэх юм бол таны гэр бүлийн харилцаа болон таны амьдрал илүү гоё байна гэж харагдаж байна. Гэр бүлийн харилцаан дээр нэлээд анхаарах хэрэгтэй харагдаж байна. Яагаад тэгэхээр үр хүүхдүүд чинь нэг өөр тийш харцсан, зарим нэг нь ингээд өвдөд унтцсан ч юм уу. За уучлаарай. Эсвэл зарим нэг нь сэтгэл зүгээрээ жоохон залхуун хурцсан ч юм уу. Тэ ингээд та гэр бүл рүү анхаарахгүй байгаад байж магадгүй байсан байна. Сүүлийн үед тэрнээс болоод юу хийх ёстой вэ? Ерөөсөө тэгж байгаа байхгүй. Та юу хийх ёстой вэ? Гэр бүлтэй анхаар 2 сард. За тэгээд магадгүй зарим хүмүүс нь өвдсөн болохоор өөртөө анхаарад тэ гэр бүлийнхэндээ анхаараагүй гэж магадгүй. Тийм болохоор нараа эдгэрэлт гэдэг карт гарч ирж байгаа хгүй. Эдгэрэлт бүх юм одоо бас ингээд сайхан болж байгаа хэлбэр гарч ирж байгаа хгүй. Эрүүл мэнд дээр чи эдгэрэлт гэж карт гарч ирсэн байна. Магадгүй нуруу ч өвдсөн ч юм уу, толгой тархич өвдсөн ч юм уу, хэсэг хугацаанд таны бие организм ч нэлээд өвдсөн байна. Тэгээ эдгэрч байгаа магадгүй зарим хүмүүс бас нэлээд хүнд өвчтэй байж аад сэтгэл зүйн хувьд эдгэрч байгаа тийм хүмүүсээс байж магадгүй те сэтгэл зүйн хувьд өөрсдөө олж байгаа би ингэх ёстой юм шүү дээ гэж өөрсдөө мэдэрч олж байгаа хүмүүс бас байж магадгүй нэгэн бол бас хүнд хагалгаан энтерт орсон хүмүүс бас байж магадгүй байна. Тэгээд тэрний одоо өвчин нь эдгэрч илаарч байгаа тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр энэ 2 сард таны одоо эрүүл мэндийн хувьд бол сэтгэл зүйн хувьд ч тэр эрүүл мэндийн хувьд ч тэр та бүрэн 2 сард идэх нэ тий идэгнэ гэж шүү. Ямар ч юм 2 сард бол таны өвчний хувьд бол бүх зүйл идэгнэ. Сэтгэл зүйн хувьд ч бас таны бүх зүйл идэгч байна. Эрүүл мэндийн хувьд тий. За тэгж харагч байна. За ажил мэргэжилтээр болоод ирэхээр айгуу гоё амар амгалан байна гэж. За ажил мэргэжилтээр хараад хүн хоорондын харилцаан дээр та гэртээ л анхаар ерөөсөө л энэ 2 сард та гэр бүлийнхэнд анхаар ажил мэргэжилтээр чинь ерөөсөө бүх зүйл болдгоороо болоод хийдгээрээ хийгээд таны хийсэн бодсон зүйлүүд чинь яг тэр чигтээ сайхан бүтээд болоод амжаад танд хүмүүс мөнгө өгөх танд таад авах хэвээр цалингаа авах ч юм уу байх хэвээр ажлын чинь бүх юм байрандаа байж байна. Танд хараад туслах хүмүүс ч бас гарч ирж байна. Хойдолд нь би бол энийг тэгж бодож байна. Жижигэн цэргүүд ч хүртэл таны ажлыг ингээд сонирхоод тэ доорч ажилтдаг хүмүүс таны ажлыг сонирхоод эсвэл найз нөхд чинь таны өмнөөс тэ шийдвэр гаргаад танд туслах ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа учраас ажил мэргэжилтээр их гоё тайван байна. За хүн хоорондын харилцаан дээр магадгүй гэр бүлтэй хүмүүс буюу шинэ хосууд хүүхэдтэй болж магадгүй маш их хайр мэдрэгдэж байна. Халамж бас зарим одоо гэр бүлтэй хүмүүс энэ ингэж анстын хүн хоорондын харилцаан дээр гэр бүлтэй анхаар гэсэн чинь хайр дурлалын харилцаан дээр халамж гарсан байна. Энэ голдуу гэр бүлтэй болон хостой хүмүүст хамааралтай шүү заяа. За хостой хүмүүс маань бол хүүхэдтэй болж магадгүй. За гэр бүлийн чинь хүмүүс танаас халамж хайр энэ 2 сард нэлээ их нэххэн байна. Тэрийг нь та өхөн байна. Тэгвэл илүү сайхан харилцаа ч гоё болно. За тэгээ дээрэс нь ганц бие хүмүүс тий ганц бие хүмүүс одоо ингээд найз нөхд эргэн тойрныхоо хүмүүсийг халамжилснаар одоо магадгүй тий шинэ хосын харилцаа гарч ирж үүсэхийг бас үгүйсэхгүй байна. Таны одоо крашлж байгаа үнэ та халамжил тийм үү? Крашлж байгаа хүндээ та анхаарал тавь. Тэгэх юм бол магадгүй тэр хүн таны хос болох бүрэн боломжтой байна. За тэгээд та энэ сард ястаа юу их юм бэ? Хүмүүсийг магтаал хүмүүсийг болон магтаад бэлэгсэлт хүмүүст үг. Тэг хүмүүст урам үг. Ажил дээр урам үг, найз нөхдийн харилцаан дээр урам үг, гэр бүлийн харилцаан дээр энэ хараа энэ хүүхдүүдтэй урам үг, хүүхдүүдтэй хүн байвал хайртай хүнтэй тий арай хүүхдээ хараахан болж амжаагүй байгаа бол хайртай хүндээ урам үг, бэлэг үг, романтик бай гэж байгаа аахгүй. Тэгэх юм болгүй энэ хоёр гор мэргийг сонгосон хүн ер нь таны эргэн тойронд байгаа хүмүүс таны хайр халамжийг их хүсэж байна. Таны урмын үгийг их хүсэж байна.
Тийм болохоор бусдад урам өг. Та их дүнсгэр байсан байж магадгүй. Яагаад тэгэхээр өвдсөн байсан болохоор их дүнсгэр байсан байж магадгүй. Энэ хүчрээс яаж өвдсөн гэсэн мэдрэмж, бусдыг хайрлах, халамжлах гэсэн мэдрэмж айгүй их гарч ирж байгаа юм. За тэгээд таны сүнслэг түвшин чинь одоо ямар хөө түвшинд агсан байна вэ гэхээр, за саяны нод гаргасан одоо энергиэр таны сүнслэг мэдрэх хүч нь болохоор нэлээд бас та өөрөө ингээд йога хийгээд те бясалгал хийгээд өөрийнхөө биеийг эдгээсэн байж бас болох юм. Дотоод сэтгэл зүгээрээ та шин зүйлийг хүсэж мэдэрч, аз жаргалыг мэдэрч мэдэрч ингээд эсний үндсэн дээр хайр гэдэг зүйл таны одоо дотоод сүнслэг оршихуйд чинь бий болж гарсан байна. Тиймээс та энэ 2 дугаар сараас та ингээ бусдыг хайрлж өөрөө ирэхгүй бусдыг зүгээр л хайрлж эхлэх юм байна. Ерөөсөө л тийм байна. Таны энэ 3 дугаар одоо тийм энэ 3 дугаар мэргийг ингээд түрүүн би 2 гэлчлээ. 3 дугаар мэргийг одоо сонгосон хүмүүс ер нь бол бусдыг хайрал энэ 2 сард бол бусдыг хайрал та гэх юм бол халамжил бүгдийг авнаа. Та бол энэ сард бол эдгэрнэ гэж энэ ажил дээр ч нь бол их сайхан байх нь байна. Магадгүй хүүхэдтэй ч бас нэмж хүүхэдтэй ч болж магадгүй, зарим хосуудаас шинээр хүүхэдтэй болж магадгүй. За тэгээ сарны нэг мессеж байна. Танд өөрт ч нь өгөх айгүй том үнэтэй зөвлөгөө байна сарны мессежэнд. Өнгөрснөө тавьж явал. Өнгөрсөн ажил алба, өнгөрсөн хайр дурлал, өнгөрсөн шаналл зовлон таныг бага наснд ч юм уу эсвэл өнгөрсөн хугацаанд зовоож исэн тэр бодол байна. Их зовоож исэн тэр бодлууд байна. Тэр бодлуудаа энэ 2 сард тавьж явуулаарай. За хизээнээс энд тавьж явуулах одоо тэр яаж тавьж явуулах юм бэ гэхээр, одоо энэ өнөөдрөөс ингээд шин сар гарч байгаа шүү дээ. Энэ сүүлийн оноос шин сар гарч байгаа. Шин сар ингээд томорсоор ингээд том тэргэл сар болдог те. Том бөөр ихэд дуугаа том тэргэл сар болдог. Энд чинь ингээд том тэргэл сар болно. Тэгээ буцаад ингээд унаад эхэлж байгаа те. Ингээд багсарсаар хагаад яг иймэрхүү хэлбэртэй болно. 2 сарын сүүлээр баг иймэрхүү хэлбэртэй болчих واخ шүү. 15 гэхэр тийм 2 сарын сүүлээр нэг иймэрхүү болно. Энэ үеэр та нүглэн амжлах гэж ярьдаг шүү дээ хүмүүстэй. Зарим шашных нүглэн амжлах гэж ярьдаг. Намааг уучлаарай. Тэг хүн гомдоож исэн хүмүүс байх юм бол тэрийг намааг уучлаарай. Таныг гомдоож исэн хүн байх юм бол хүмүүс байх юм бол би та нарыг уучлалаа гэдэг мэдрэмжийг аваадхаа. За тэгээд өнгөрснөө тэр үед тавьж явуулаа. За сайхан ингээд хосоосоо салсан малсан ч юм уу тий ганцаараа ингээд байж байгаа хосоо ингээ уучлж чадахгүй байгаа. Тэгээ хийхсээ уучлж чадахгүй байгаа. Тэр хүмүүс маань энэ одоо ингээ сар том болоод 15-ны сар гараа буцааж ижигрэх үеэр тэр хүнээ тавьж явал. За хайрт минь хань минь те эсвэл хайртай байсан X минь ээ би чамайг ингээ буруу зүйл хийсэн ч чи надаас тэртээ салаа явж байгаа болохоор би чамайг ингээд чиний сайхан зүйлийг бодоод муу зүйлийг чинь би дахиж бодохгүйгээр ингээд чамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд ингээд явуулж байна гэдэг мэдрэмжийг энэ үеэр аав. Тэгэх юм бол та тэр хүнийг явуулна. Тэгэх юм бол та ирээдүйн амьдралдаа та бас жаргах боломжтой нөө сэтгэл зүйч нь өөрөө зарим зүйлийг тавьж явуулахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ үеэр ингээд тавиа явуулчих юм бол та бусдыг ингээд хайрлах мэдрэмж чинь илүү гоё өндөр болоод таны дотоод сэтгэл чинь гоё болно. Тэгэхээр та илүү их өнөөдрийн байгаасаа илүү их гоё болж ингэж ирээдүйд алхах нь байна. Тэгээ яг тавьж явуулаа гэхэлэр ингээд одоо хараа би чамааг хин нэгэн хостой байжгаад хосоос салаа гэж хэлээд байгаа юм биш. Хэрвээ чи X-ээс шарх авчихсан байх юм бол магадгүй тэр X-ийнхаа муу занг тавьж явуулснаар чиний X чамдэр буцаж ирээд та хоёр аз жаргалтай амьдрах ч бас боломжтой байхгүй юу. Тийм болохоор хүний хийсэн муу бүхнийг март өөрийнхөө хийсэн муу бүхэн дээр нүглэн аминчлаа тий намааг уучлаарай гэд хорон ертөнцид ингээд сайхан зүйлээ татаж аваад муу зүйлээ хаяал гэсэн үг. Дотоод сэтгэлд чинь ирсэн сарны мессеж биш үү тий.
За ийм байна. Ингээ 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүстэй тийм энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан хайраар бусдыг хайрлаарай гэж одоо хүсье. Тэгээд сайн сайхан бүхний дээдийг цаглашгүй ихээр хүсье.